Сайн байцгаана уу? Налгын үйлдвэр технологийн паркийн хамтын ажиллагааны мэргэжилтэн чөлөө эрдэнэ. Налгын үйлдвэр технологийн парк нь өнөөдрийн байдлаар бол налга төрийн 3 дахь хороонд нийт 40 орчим аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Бид нэр үйлдвэр технологийн паркта ногоон хөршлийг дэмжсэн байгаль орчинд ээлтэй технологи ашигласан үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан ажилладаг. Өнөөдөр бид нэр стандарттай үйлдвэрлэл, ногоон хөгжил гэсэн яриатайгаар үйл ажиллагаагаа шижигтэйгээр үргэлжлүүлж байна. Налгын үйлдвэр технологийн парк бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд ороход 10,000 орчим ажлын байр бий болсон гэсэн үндсэн тооцоо судалгаа бий. Өнөөдрийн байдлаар бид 40 орчим үйлдвэртэй гэрээ байгуулсан 1500 орчим ажлын байрыг шинээр бий болгоод байна. Бид нэр шинээр үүсэж байгаа ажлын байрыг бол Налга төрийн Герман Монголын хамтарсан сургууль болон Налгын Политехник коллежээс оюутан сурагчдыг дэмжих зорилгоор тэднийг дадлагчулж эргээд жинхэнэ боловсон хүчин болох чиглэлээр хамтарсан урдцуудын зохион байгуулалт ажиллаж байна. Эдгээр ажлын байруудад налга дүрийн иргэд болон оюутнууд ялангуяа эмэгтэйчүүдийн ажлын байр ч гэсэн цөөнгүй тавга бий болно гэж найдаж байгаа. За манай Налгын Политехник коллеж сэргээгдэх эрчим хүчний мэргэжил анх 2025 оны 9 сараас хуулаад ингээд сургалтын үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Манай Налгын хувьд яг гэхээр энэ мэргэжлэрээ суралцсанаар хүүхдүүд маань дэлхийн нийтэд одоо тулгамдж байгаа. Бүлэмжийн хийд дууруулах тал дээр бол чухал ач холбогдолтой ийм мэргэжлийг эзэмших бүрэн боломжтой болсон байна. Энэ маань одоо байгаль орчинд нөлөөлөх хог хаягдал түүнийг ангилах, за сэргээгддэг эрчим хүчээр одоо өөрсдийн болон одоо орчин тойрноо цахилгаанжуулах ийм ажлуудыг хийхэд бол боломж бүрдсэн нь бол чухал ач холбогдолтой гэж үзэж байна.